Ер нь л би зүгээр харахтаа манайхан энэ засгийн газар энэ төр бол мөнгө нь бол хангалттай их байгаад байгаа. Би нэгдүгürt мөнгө юм хийх чинь бас нэг мөнгөний асуудал үүсээд идэм л да. Тэгэхээр манай үед нэг 5-6 их 80 төгрөгийн төсөвтэй айл байсан байхгүй Монгол улс. Одоо бол 30 гараад явцсан. Төсөв нь бол хангалттай их байгаа гэж хэлж байгаа. Юугаа одоо буруу хийгээд байна вэ гэхээр хамгийн ихний ээлжинд одоо юу хийх вэ? Одоо тэгээд ойр зуурын нэг жижиг сажиг хөрөнгө оруулалтын тухай яриад нэг их хурлын гишүүдийн тойрог моригчлээ нэг ойр зуурын юм хэдэн төгрөг хувааж өгд ингээд амдчгүй хамардчгүй гэдэг байгаа байхгүй. Тэрнээсээ нэг одоо энэ би сүүлдлийн мэдээг нь харахаар нэг 400 хүрэхгүй тэрүүн 360 70 тэрүүн төгрөгөөр л хамгийн гол станц чинь манай муу дөрв байхгүй. Тэрнийгээ бас нөгөө нэг хөгшөрсөн одоо эмчилгээ хичээлийн цэгт очих улсын тэргээд бас дэмэрцгээл хэлээ. Тэр бидний үед бол 4-р цахилгаан станцын дарга нь тэр Цэвэн гэж хүн байсан. Тэгээд тэр хүнтэй уулзаад ярьсан чинь одоо ерөөсөө л хамгийн номер 1 ажил бол энэний чадлыг өргөтгөхмээр байгаа шүү дээ. Одоо шинэ станц гэж гүйж явж байхаар энэнийг өргөтгөх шийдвэр гаргаад өглөө. Тэр их одоо тийм их ажлаа мэддэг сүрхий хүн их олуудаа уулзаж шахаж ирсэн. Тэгээд сонбил сайд байсан. Тэгээд бид нар маш их зөвлөлдөж ярьж байгаад хамгийн зөв нь юм байна. Тэр үед бас нэг үлгэр байсан. 5-р цахилгаан станц гэж. Одоо ингээл ярьцгаад идэх. Юу ч хийдгүй ярьдаг л улсуудын айран болж 5-р цахилгаан станцыг бид нар гарч ирэнгүүт бидний өмнө нөгөө нэг өмнөх засгийн газар үед шалгаруулж бариад компани энэ тодорцсон байлээ л да. Компани ч үлээ корпорац ч үлээ нэг гэдэг. Тэгээд биднээс юу нэгсэн гэхэлэр станцаа барьдаг газар зааж өг гэсэн. Тэгээ Батүйл даргатай ярьж байгаа л Чулуутын ам гээд би одоо газрын сайн мэдэхгүй л да. Ямар ч гэсэн газар зааж өгсөн. Тэд нар бариагүй. За энэтэй холбоотой дараа нэг юм хэлнэ. Одоо энэ нэг бас ингэ хувийн хөвшлийг баахын барьж ийн гэдэг ингэдэж шүү дээ. Энэ бас эртхэн шиг л сайн муугаа ярьж явахгүй бол дараа нэг баахан хувийн хөвшлийн баахан юм бариулчаад хэрүүл үүснэ. Би бол өөрчлөө харж байгаа. За ингэхлээр ерөөсө 300 хэдхэн тэрүүн төгрөг гаргаад тэрнийг 100-ын янзлцсан бол одоо үдээд ийм юм бол байхгүй. Тэгэхээр ингээд нэгдүгээрт хийх ажлаа нэгдүгээрт нь хийгээч. 100-д хийх ажлаа авчир нэгдүгээрт нь хийгээл мөнгө өрн таран хийгээл тийм хийхгүй. За энэ одоо их том сургамж болсон байх. Гэхдээ одоо би дахиад нэмэлж өнөөдрөөс эхлээд тэр 360 кг 70 кг тэрүүн төгрөгөө хордох шиг учир начрыг олоод болгодог байхгүй юм чинь. Урд хормогоор хойд хормогоор хойдлороо нөхөн штэ. Зохицуулт хийгээд ингээд өнөөдрөөс энийг янзлаач л гэж хэлэх гэж байгаа. За одоо нэг баахан хэрэлдээл манад одоо нэг юм буруу юм бэ. Нэг юм асуудал үүсгэхээр л нэг л урагшаа яваал ингээд хэдэн 10 жилийн баг урд руу үгээл тэр тэгж хэлж ирсэн ингээд ирсэн. Энэ ер нь цөөхөн монголчууд ингэж ажилдаг их буруу л да. Би бол засгийн газар дээр бол зовлон байдаг. Тулн одоо их тулсан асуудлууд их гарч ирнэ, гинтхэн шийдэх юм гарч ирнэ, мөнгө төгрөг болно, аваараас л гарна, үерус болно. Ер нь бас одоо ерөнхий сайд хүний гэдэг юм уу, засгийнхны бас санаа зовдөг юм их үлд. Гэхдээ энэ айл байна да, улс байна да. Ажлаа төлөвлөж. Хамгийн түрүүнд тэрнийг хийгээч. Одоо өнөө маргаашгүй шийдвэр гаргаад би бодвол Зандан шатар сайдыг тэр мэргэжлийн хүмүүсийн хэлээд байгаа юм эхлэл хийх ёстой л да. Тэгэхгүй бол ингээл Эрдэнэ төлөвлөр эмчилгээ хичээлийн цэг дээр очиж байгаа. 4-р цахилгаан станц эмчилгээ хичээлийн цэг дээр очисон. Тэр хуучин байсан дарга Цэвэн нь бол тийм биш гэдээ ярьсан байлээ шүү дээ. Тийм бишийг харуулсан. Тэр хүн толгойлоод 123 мегаваттаар 7 сарын дотор шүү дээ. Тэр станцыг өргөтгөх гэсэн байхгүй. Би бас гайхажсэн. Би дараа нь уулзаж бас баяр хүргэжсэн. Ямар мунд юм бэ та нар чи. Тэгэхээр ингээ мэрэгжлийн хүмүүсээс сонсож. За нэгдүгээр тэгээ 123 тийм ээ. Тэр чинь бас дахиад хоёр дахь зүйлийг хэлэхэд үн өртөх нь хамаагүй хямдхан байхгүй. Одоо өнөөдрийн байдлаар үзэх юм бол ингэдэгий. Ойролцоогоор 1 мегаватт хүчин чадлыг. За 1 гэдэг нь одоо чинь 100 мегаваттын хүчин чадлыг бий болгохын тулд станцыг өргөтгөх чинь шинээр хийн чинь. Тэгэхэд бол 250 сая орчим доллар зарцуулагдах хэрэгтэй. Одоо ханшин тийм болцсон. Тэгсэн чинь тэрнийг 80 орчим сая доллараар хийжсэн. Яг гэвэл яг дид үтсэн байсан бэлэн юм өргөтгөж байгаа учраас арай хямд тус. Тэгтэл 123-ыг 80-аар хийчлээ гэж одоо тэр хүмүүсийг л алдаршуулах хэрэгтэй. Тэр алтуйг бодлог байхгүй би ямар нарийн шиг мэдэх юм биш. За хоёр дахь нь
дахиад ингээд одоо тэр тавч нь одоо мөддөө босохгүй байна вэ? Наадвал чи үлгэр яриад байгаа юм байна. Тэгэхээр одоо яах вэ гэхээр 3 дугаар сахилгын цэцгийг өргөх боломж байгаа шүү дээ. Хизээ яаж гэхээр 50 мегаваттаар өргөхмээр байна. Үгүй наа чи одоо бас их зөв санал байна шүү дээ. Одоо урам орж шүү дээ. За одоо болох юм байна. За тэгвэл та нар хийгээд инженерийн хэрэг ажиллаж тэр хүмүүс нь бол юм мэддэм байх, чаддсан байна. А 3 дээр бол голж ажилласан хүн нь бол манай дэд сайд байсан дорж хөрвөлдөө. За ингээд за даваа хийгээд хэдэн сая доллар гаргасан гэж бодож байна. Одоо 50 чинь бол дороо 100-аар хийх ёстой шүү дээ. 100 сая доллар. Хэтэл 35 сая доллар хийсэн байна. Ингээд юмыг ингээд нэг жаахан сэтгэл гаргаад мэрэгжлийн хүмүүс үгийг сонсоод ингээд нэг тал талаасаа хэн нэг буруудахаас илүүтэй юмаа яаж шийдэх вэ? Яавал зөв болох вэ гэдээ ингээд явах хэрэгтэй байхгүй. Ингээд 35 сая доллараар 50 мегаваттыг оруулна гэдэг чинь 173 мегаваттыг нэг 110 сая доллар хийсэн. Ингээд хийж болтгоо юм л да. Одоо монголчууд энийг хэрэгтэй хэрэггүй хэрүүлээ болмоор байна. А дээр нь энэ байж байгаа нөхдөж ажлаа хиймээр байна. Дандаа одоо ингээд хулхан дэрэн цэцгээр уулаад маргааш алаад өгнө, нөгөөдөр алаад өгнө. Тэгж байгаа нөгөөдөр дийл бүсэрчиж байгаа хэвээр. Гурван чинь бас баллал хийчих шиг болсон. 4 нь бас ингэчлээ штэ. А тэгээд одоо бас нэг буруу юм яваал их шиг байна. Одоо энэ ингээл энэ эрч хүчний салбар төрийн мэдлэг байхлаараа болдгоо ингээл тэгэл бага үн өсгөл штэ. Үн өсгөд 500 гаруй тэрүүн төгрөг орж ирсэн. Тэгээд тэрнэр хийчих болдгоо багт. Бас ойлгохгүй. Энэ ерөөсөө нэг л юм нь буруу яваад их шиг. За ингээд 2 том юм хийсэн. За 3 дахь том юм байдгийг. Тэр нь болохоор одоо энэ амгалангийн энэ бол дулааны станц. Энэ бол цахилгаан гаргахгүй шүү. Нөгөө хоёр нь бол цахилгаан дулаан хоёрыг хамт гаргана. Тэгэхээр хамглан дээр бол их олон жил ярьсан юм уу? Би бас их олон хэдэн засагт байсан шүү дээ. Тэг чинь нэг ус 15 гэл нэг юм ярьд яадаг гэхээр энэ өрөөс Улаанбаатар хотын зүүн тал руу дулааны хангалт байхгүй. Дулааны станц байдаггүй. Тэгэхээр тийшээ байшин сав барьж болдгоо. Тэгээ бид нар чи нөгөө нэг иргэд орон сууцчуулыг одоо юм явсан шүү дээ. Тооск мос байвал. Тэгэхээр ерөөсөө иргэд маань ингээд орон сууцтай болохын тулд дулааных нь хангамжийг дэд үтсийг хийж өгөх юм биш үү? Хамгийн чухал асуудал архивч. За ингээд амгалан гэдэг дулааны станцыг барих шийдвэрийг гаргаад бас манай одоо хин Сонопил сайд гол зохион байгуулад тэгэл яваал амгалан босгоцсон. Амгалан гэж одоо бас хүмүүст энгийн үгээр хэлэхэд ямар хэмжээний чадaltaй юм босгоцсон гэхэлэр дархан хотыг хангадаг дархны бүтээн хангаж чадах хэмжээний тим станцыг босгочлоо гэсэн шүү дээ. Тэгтээ ганцхан дулаан шүү. Цахилгаан болоод байхгүй. Ингээд тэнд чинь дулааны станцыг барьчихаар монголчуудад ард иргэдэд ямар ашигтай вэ гэхээр энэ зүүн талаар Баянзүрх хавийн тэр хүмүүс чинь тэр хавьд орон сууцуд босох боломжтой болно. Иргэд одоо орон сууцанд орох боломжтой болно, тийм ээ? Тэнд байгаа газрууд нь дулаанд холбогдно, нэгдсэн. Тэг ингээл явж байгаа. Тэгээ сая тэгэл одоо ингээд өмнөхөө муучлал сууж яхаар тэрнийгээ сайжруулал явахгүй. Эсвэл дахиад шинээр нэгийг босгочихгүй. Одоо тийм ямар боссон бэ ер нь харахгүй байгаа. Баахан юм бариад байгаа. За энэ хувийн хвшил ордог бол буруу зүйл биш л дээ. Тэгтээ би эртхэн хэлчихье. Хувийн хвшил ороход 2 зүйлийг анхаарах хэрэгтэй шүү. Одоо тумуудахгүй хэрүүлч нь эхэлнэ. За нэгдүгээрт тэр одоо 300 мегаватт шинэ хэд шинэ станц босоод нь шүү дээ. Тэгэхээр тэр станцд 2 гэрээ хийдэг эхлээд тэр гэрээнд нь 2 юмыг анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт нь чиний 300 мегаваттыг бид нар бүгдийг авч ашиглах уу? За энэ мөнгөний л асуудал ярьж байгаа. Хоёр дахь нь бол хэдэр вэ? Одоо үн чи хэд юм? Одоо энэ төвийн систем рүү хэдэн төгрөгөөр өгөх юм бэ? За энэ хоёрыг эртхэн шиг ярьж ойлголцоорой. Ер нь бол уг нь бол барихаас өмнө ярих хэрэгтэй юм л да. Тэгээ энэ саяхан нэг тэр Чойжин сайд ярьж байгаа сонссон чинь одоо өнгөрсөн жил нэг үн нэмэл ярьсан шүү дээ. Тэгээ хувийн хвшлүүдийг оруулах гэж нэмсэн юм шиг байна. Тэгээ нөгөө хувийн хвшлүүдийг амар өндөр үнэтэй нийлүүлээд дахиад ингэж нэг халаа хийчих байд гэж би бодож байна. Яагаад тэгж байгаа вэ гэхээр нарны цахилгаан станцууд гэдэг нэг хэсэг баах ушуурсан. Тэр чинь бол юм муу хэлээд байгаа нүүрсий чинь бол энэ төвийн эрчим хүчний системд их хямдхан нийлүүлж байгаа шүү дээ цахилгаана. Нарныхан бүр тэрнээс хэдэх хийх байхгүй. Ингээд нөгөө нэг муу нүүрсээ шатаагаад нийлүүлсэн цахилгаан дулааны маань үннээс хамаагүй өндөр үнээр нөгөөдөл чинь би нарны станц барьсан юм чинь би чамд төдөр нийлүүлнэ гэсэн
Тэр мөнгө аавна гэдэг ингээ аваа авчдаг. Энэ нэг ийм зөрчилтэй асуудал яваал байгаа. Энийг одоо ер нь нэг тийшээ болгоороо ингээд юмныхаа ингээд нэг асуудлаа ингээд нэг тойрч суугаад ингээд нэг ярилцаад шийдвэр гаргаад ингээд явах хэрэгтэй. Би ерөнхий сайд байхдаа яамд дээр нь очиж уулздаг байсан. Жишээлх юм бол Сонбил сайдын яам, эрчим хүчний яам дээр очиж суугаад бүх мэргэжлийн хүмүүсийн цуглуулж агаад сайн муугийг яриулж агаад тэгж байгаа шийдвэр гаргадаг. Дараагаар нь тэр нь засаг дээр ирэхээр дахиж хэд буцна. Тэгж шийдвэр гаргадаг. Тэгтээ манай Монголд биш үү? Бас одоо ингээд нэг мэргэжил салбар малбартай болоос нэлээд олон жил болцсон. Бас одоо нэг ингээд салбарынхаа төлөө, улсынхаа төлөө бас боддог хүн маш зөндөө олон байгаа шүү дээ. Би ингээд хүний нэр хэллээ шүү дээ. Тэгэхээр ийм хүмүүсийг татаж оролцуулаад тэгээд зөв шийдвэр гаргах хэрэгтэй засгийн газар. Засгийн шийдвэр гаргачвал тэгэл ажил болол явдаг шүү дээ. Яг бас тэгээд нэг юм хэлчихэд одоо шийдвэрээ гаргачихад хэрэгжүүлж хэлдэг. Хяналтаа тавилдаа. Хойноос нь яахан шахаж шаарддаг манай нөхцөл тийм л дээ. Түүнээс биш эндээс нэг том нөхөр юм уу энэ ерөнхий сайд нь салбарын сайд нь үүрэгдчихлээр тэнд нь одоо очиод юм босоод байдаг бол Монгол айл хэдийн бидний цэцгэлэн хөгжөөд мандчлаг байх. Манайх бас тийм болоогүй байгаа. Тийм учраас засгийн зүгээс, ерөнхий сайдын зүгээс, магадгүй салбарын сайдын зүгээс бүгдээр ингээ хойноос нь сайн хяналт тавьж шахаж шаардаж дээр нь харилцан ярилцаж бас мундагдаад байлгүй. Ингэж яаж тэгээд явна. Тэг болдог. Ер нь бол би бол бас нэг юм баяртай юм болдсон шүү дээ. Гэхдээ 2 жилийн дотор ингээл 200 гэдэг чи одоо ямарн болж байгаа чинь энэ нэг хувийн хвшлэг 300 мегаватт тусгаж байгаа үстэй. Тэгэхэд манай тэр мэргэжлүүд чинь 7 сарын дотор 123-ыг оруулаад. Тэгэхээр ингээд маргаашийн өөхнөөс өнөөдрийн уушгин дээр гэж чинь нөгөө нэг тэгээд халаад өгнө 600 босох нь 1000-ыг босох нь одоо тэр баянд босч чинь би бол ер нь жахан тэн дээр эргэлзэнгүй байгаа л да. Одоо сүүлдээ нөгөө нүүрсний станцын маань гаргаж байгаа чадлыг бүрэн авахгүйгээр одоо би ёр шиг хэлж штэ. Одоо нөгөө талд боссон хувийн хвшилтэйгээ тохирцсон би чинийхийг баг бүгдийг аван шахав юм ярьсан. Тэгээ тэрнийг авах нэг тийм байдал руу явахгүй. Ийм агуулгаар бас зарим тэр хуучин салбарын хариуцаад ажиллаж исэн хүмүүс ярьдгийг шүү. Юмаа сайн бодоороо. Дээр нь сайн зөвлөөрөө. Хувийн хвшил төрийнх ингэж бити хоорондоо хэрэлдээд бай. Хойдох засгийн газар, урдах засгийн газар гэж бити хэрэлдээд бай. Зүгээр л ингэж сайхан тойроо суугаад юм ярихад болно. Одоо та нарт мөнгөний зовлон халах. Ганц хулгайн зовлон л байгаа шүү дээ. Мөнгө ч бол хангалттай байгаа. Тэгээд нэг зуухыг 360 тэрбумаар шинчлэх байтугай юмыг хийх мөнгө байгаа. Дээр нь одоо ингээд ард ирэг би ард иргэдээ нуруунд дэр ингээд нэг баахан ачаа өрүүлээл энэ хүмүүс итгэл алдарна үсттэй. За бид нар одоо үний чинь нэмээд ястаа одоо манай салбар халаад өгнө гэсэн хаана уу? Тэгэл станцын дэлбэрээлээдэг чойжонд гарч ирэл маргааш сайхан болно гэж яриад байгаа юм шүү дээ. Ингэж болдго юм байхтай. Одоо энэ засаг төр нь бас засаг төрч багт засгийн газар нь бас юм хийх байлгүй. Эрчим хүчний компаниуд, хөвчлөлт компаниуд хувьчлах асуудал дээр та ямар байр суурьтай байгаа бол? Хувьчлах гэдэг ингээд дэлбэрээд байгаа юм шүү. Би заримдаа бараг тэг санах юм. Зүгээр ингээд яваад би хэлээд байна шүү дээ. Бид нар мундагтай биш л дээ. Тэр салбарын мундаг учраас тэрний дэмжээл 200 гаруй мегаваттаар босгоод 7 сарын дотор нэг нь босгоод нэг нүдэн дээр харуулаад тэр салбарын нэгийг ажиллаж чаддаг байхад ерөөсөл энэ төр өмчидэж гэнэ үү чинь энэ станцаас ямар мэдэж уух вэ чаас та. Тийм учраас нэг ийм төрөө өмчийнхаа юмыг хувь руу явуулах нь зөв. Тэгтээ нэг учир начраа олж аль салбарыг нь эхэлж явуулах юм. Тийм ээ. Аль салбарт нь хувийн хвшлийг төлөхөө оруулах юм. Аль салбарт нь жаахан татуу байх юм бэ. Эн чинь бас л нөгөө дооз бодлогын л асуудал л да. Тий. Эрчим хүчний салбарт орж ирж байгаа хувийн хвшлийнхний ер нь лобби ч гэдэг юм уу, ийм нөлөөлөл ер нь улс төрлөөр хэрэг орж ирж байгаа гэж та харж байгаа бол. Би одоо бол мэдэхгүй байна. Бидний тэр 5 дугаар цахилгаан станц центргээ явж байхад бол яг л миний түрүүчийн хэлдэг хоёр зүйлээ штэ. Энэ хоёрыг л тохиролцох чинь хамгийн чухал байхгүй юу? Чи 300 мегаватт станц орч 300-ын нөгөө төв эрч хүч системд тэргүй ээлжинд өгөөд тэгээ нөгөөдөл нь бол
зарим үед зогсно гэсэн үг байхгүй юу? Зогсох юу яг энэ зарим зуухан ажиллуулахгүй ч юм уу арай бага чадал өгнө гэл одоо энэ зөрчлөө яаж шийдэх гэж байгаа улсууд би мэдэхгүй байгаа. Бидний үед би тэрнийг л асууж байсан. Дараа нь бусад компани 3-4 дугаар цагдаа станцын нийлүүлдгээс хамаагүй өндөр үнээр би өгнө гэд ингээ гар үсэг зурчихвал тэгээд дараачийн засаг масаг дээр хэрүүл болно да. Тийм байгааз. Тэгээд ингээд энэ юмаа жаахан ойлголцож ярьдгүй байх та. Ер нь бол тэр 5-ыг одоогоос барьна гэл нэг юм ярьдаг би бас ойлгохгүй байна л да. 5-ын чин тендер мендер өгөн зарлагдаад нэг гадны дотны баахан компани яваад тэгэл болцсон. Одоо дахиад зар. Одоо тэгээд төлөвлөлтийг хийгэж энэ хараа. Миний харж байгаагаар бол Багнуур дээрх станцаар барьчвал тэнд бас хувийн хвшилж оролцож болно шүү дээ. Багнуур дээрх цахилгаан станцаа бариад бидний үед арай яригдаагүй юм. Бидний үед манай дараа яригдсан. Тэр их зүг зүйл гэж би харддаг. Гэхдээ би ганцаараа ямар бүгдийг мэддэг биш. Тэр нэг салбарын гэж байна. Яагаад тэгэхээр одоо 3-4-ийг өргөдөх гэд гарч байгаа асуудал нь ингэсэн шүү дээ. Зөндөх нь Нүүрс Улаанбаатар руу нэмж орж ирээд байгаа байхгүй. Багнуураас наашаа нүүрс төөгөд нь шүү. Тэгэхээр энэ мэрэгжлийн хүмүүсийн хэлдэг нэг үг байдаг. Станцынхаа нүүрснийхээ урхаахаа хажууд барьчвал одоо их зүг болно гэж. Одоо энэ бөөрөлж үчин бас тэгээ явж байгаа үстэй. Тэгэхээр би бол тэр концепцийн зөв юм уу гэж харддаг. Одоо тэгэхээр хэдүүлээ Багнуур хавьдал нэг юм учир начар орлоод өмнө нь чи дараа нь би гэхгүйгээр ингээд нэг учир начар болоо барьчмаар байгаа байхгүй. За энэ бол чухал. Дараа нь тэр урд талд байгаа стратеги юм би ярьж штэ. Урд талд байгаа 5 толгойн тэмдэх станц байхгүй. За тэр 5 толгойн тэмдэх станц бас яагаад болдгоо би мэдэхгүй байгаа. Тэрнийг бас барих хэрэгтэй. Бидний үед бол Монгол улсын ерөнхий сайдаар ажиллаж байсан Ингэсайхан гэдэг хүнийг би тавиад за таачид улсын ерөнхий сайд байсан нэг одоо станцыг бол бас ингээд хөдөлгөчих чадaltaа ийм хүн байна гэж тавьсан. Тэр хүн маань бас тодорхой юм хийж явал тэгэл миний дараа бас зогссон. Би яагаад зогссон бас мэдэхгүй байна. Тэгэхээр энэ нэг ингээл одоо энэнийг далимдуулаад нэг л тэнд нэг станц энд нэг станц мэдэхгүй. Эн чинь бодлого биш л дээ. Тэгээд эн чинь тэгээд засаг оролцоод хийгээд байгаа мó бодлогоор эсвэл хувийн хвшил нь илүү нөгөө мөнгө илүү ашигтай болж гин гэж хийгээд байгаа юм би мэдэхгүй байна. Гэхдээ энэ дээр бас л дахиад нарны станцууд шиг л болох үү. Би одоо зарим нэг юм ёр шиг урдчлаа хэлчихье гэж бодож байна. Ягаад гэвэл ийм зохицуултыг хийгээгүй байж ижил нэг л юм. Эсвэл дандаа нэг юм эвдрэл гэмтэл дэлбэрэлт ярьдаг тийм ээ. Эсвэл одоо тэр хэдэн жилийн дараа нэг төдөн 100 мегаватт босно. Гэхдээ одоо энэ эрдэм бүрэн хэдэн жил ярьж байна. Ерөөсөө би нэг юм ойлгохгүй байна. Засгийн газар гэдэг чинь ард түмний өмнө үүрэг хүлээгээд ажил хийж босгож харуулж эвдэрч гэмтсэн бол тэрнийг цэгцэлж янзалж үн өртөхийн давагдахгүй байвал тэрнийг тогтворжуулж чаддаг бол жаахан буулгаж ингэж явдаг газар хилдэг болохоос биш хөдөлгөөн дээр нь дандаа цэцэг ургуулдаг дараа нь халаад өгнө гэж ярьдаг засгийн газар болоод би ер нь жаахан итгэхгүй байна. Одоо энэ засгийн газар 2028 он гэхэд эрчим хүчийг монголчууд өөрсдөө урагшин экспортлно гэж яриад байна. Бид шаардлагатай урдаас өөрсдөө эрчим хүчийг экспортлж авдаг шүү дээ. 28 оноос ер нь эрчим хүчийн экспортлно гэдэг дээр та ямар байр суурьтай байдаг бол хэрэг төлөмжтэй байдаг. Биш эхлээд энэ 4-р цалхаас таньцгаа ганц 100-ыг янзалчих тийх үү. Одоо чи асуусучраас би чамд хэлчихлээ. Одоо хингэлээд эхлээд тэрнийг янзалчих. Манай хүмүүст харуулах. Бид нар чадна. Мөнгө чи шийдэд ганц станцынхаа ганц 100-ыг болцсон шүү дээ. Тэгчээд дараа нь 20 хэдгэн үү? 8 оноос. Мэдгүй 20 хэдгэн үү 30 хэд 40 хэд 50 одоо тийм яриа байлуулээс. Одоо ингээд дээр юу байдгүй шүү дээ. Ингээд шилний цаанаас чихэр долоолгоол 28 29 30 ингэж амьдрах юм энэ бас болохгүй. Жаахан бодиттой юм хийгээд өглөө. Би одоо өнөөдөр давхад ирчихсэн байгаа чи намайг нэг сонгогч улсын хурал дээр гарсан нууц тогтоолтой холбоотой асуудал та нэг олоод өгөөч би одоо хэдэн жил хөөцөлтэй болохгүй байна. Би ирээд сая нууцын хүний дуудаад тогтоолын хүчээс сууж байгаа. Яах гэж байгаа би иргэдтэй жаахан үйлчлээд өгөлд. Үйлчлдэггүй мэй гэхэд ядаж гай болохгүй байл дээ. Чи яаж ин танаа байр тасарч гин вэ? Зарим байр тасрахгүй байна вэ? Ингээл
Энэ зүгээр л амьдралын асуудал шүү дээ одоо нэг л. Тэгээ та нар ч гэсэн одоо нэг асууж ярахтаа тэгээд 25 35 40 50 болчмоор байна шүү дээ. Өнөөдрийн юмал нэг яриад тал да. Яг энэ юм чи одоо би тодорхой хугацаа хэллээ шүү дээ. Тэр цавэн гэдэг дараагуудад асуу та нар. Тэр та яаж 7 сарын хугацаанд байсан юм? Одоо тийм хүмүүстүүд ажиллуулчих л да. Одоо бол тэнд тийм хүмүүс зөндөө байдаг гэсэн. Тэгэл мөнгө чинь одоо шийдлээ. Засаг дээр ямар юм ядаад байгаа юм бэ? Шийдлээ. За нэг ийм их усүр олчих. За энэ их усүр гарлаа. Чи харин ганцхан юм асуудаг. Би ер нь хуучин бол хүмүүсээс гэдэг. Зарим хүмүүс өөртөө хэтгэлтэй байдаг шүү. Бас манай инженерийг хаана ямар алтан гац гэх нэр хөр орж ирэл. Баха засгийн газар дээр баха ажилтаа хэлцүүлээ. Яг энэ чакластан асуудлаар тэр бас нэлийн юм асууж үзэхгүй. Гэхдээ би ямар бүгдийг мэдж шийдвэр гаргах юм биш. Салбар нь өөрөө мэдээд мэрэгчлүүд нь орж ирээд болно гэдэг хат нь би болохгүй гэхгүй шүү. Тэгээ сүүлд ингээд алхаа зөхөд за алтан гац чи толгоогоор хариуцаарай тэгдэг байсан. За энэ Батуул дарагч бас орж ирээд бас өөрийнхөө дураар их шахан тэгэхээр за чи наад буурал толгоогоор хариуцаарай гэж зогчдөг байсан. Ингээ хариуцна би хийнэ гэдэг хат нь тий. Юу хэрэгтэй юм тэрний л засаг шийдэж өгдөг болохоос биш. Бүх юм бид мэдж их байхгүй салбар өөрөө асуудал мэдж чинь мэрэгчлүүд нь харин ерөнхийдөө жоохон ойлголт нэг байгаа үз байгаа. Эсэргүүцээд байгаа юм байна. Байвал тэрний сайн сонсороо. Гэхдээ ерөн салбар бол нэг буруу явдаг юм л да. Янз бүрийн лобби тэгээд нөгөө мөнгө төгрөг гэдэг юм хэл ахуул авилгал за тэр юмнаас л жоохон дампуурдаг болохоор салбарын мэрэгчлүүд мундаг шүү манайх. Таныг энэ дээр ажиллаж байгаа үед чинь юу гэдгийг одоо ийм төслүүд ингээд хэрэгжүүлъя гэдэг хүмүүс орж ирээд тий. За түүнийг нь одоо болохгүй бүтэхгүй гэж буцааж исэн тохиолдол хэрэг байгаа. Одоо яг нэг олон нийтэд нэг даваас сүрэн сайд эрчимчлийн сайдаар ажиллаж байхдаа тодорхой төслүүдийг гацаалаа гэж хэлэм гараад л байна л да. Гүй энэ одоо чи өтрийн яриа чи нөгөө чи айгуул заримаас яачих واخ одоо тэгээд нэг юм хачин болох байх. Гэхдээ бир нь чинад бүтэн дарагч. Тэгэхээр юм байхгүй. Наадах чи ингээд сайхан суугаал ярьчих л да. Одоо ингээд дааны нэг нь ингээд чажиг амны микрофон барайл тийм ээ. Даваас нэг амны микрофон барайл. Баяр сайд тэндээс нэг цаасаар нэг бичиж тавиал. Ингээд яах юм дээ. Бид нар одоо нэг л улс үст. Одоо ингээд тойроо суухаар би наа чи тойроо суул бас санааг нь ойлгоод байна. Даваас өрнгийн санааг. Даваас өрн сайдын тэрний хэлээд байгаа санаа байна шүү дээ. Би бас нэг үгүйсгэж чадахгүй. Гэхдээ би ямар шийдэх юм биш. Нэр би түрүү санааг нь хэлчихлээ шүү дээ. Тэгэхээр энэ их олон хувийн хөвчлүүдийн ингээд олон юмнууд ороод ирэх юм бол тэр үнэн болвол. За тэгтээ одоо орж ирэх юм би буруутгах. Тэгвэл хинээсэн хэдэн мегаватт авахыгаа яаж хинэн шийдэж байгаа юм бэ? Энийг ярьж болдгоо мө гэсэн санаа чинь даваас өрн одоо сайдын гишүүний тэр яриан дотор нь байна лээ. Тий. Тэр бас бүрүү 100% үгүйсгэх юм байхгүй шүү дээ. Одоо манайхан чинь ингээд нэг юм болонгот сэлмэргүүлээл уг нь одоо энэ ганц зуухаа яаж шинжилж босгох уу гэд 360 тэрбум ярих байсан чи бүр явсаар байгаад 10 хэдэн оны юм гаргаад нэг юм цаас харгаж ирээл тэлийн цаасаар ингэж маргадаг юм аа ингэж ажил явдаг юм аа би энэ одоо манай төр засгийнханд ч тэр монголчуудаас тэр тэгээд одоо бид нар бүгдээрээ нэг юм асуудал гарахаар л бүгдээрээ баатар болол эсвэл хэн нэг нь дайсан тодруулал муу чаавас явж үз тэр муу дайсан дандаа монгол хүмүүс байгаа шүү. Бид нар ингэж амьдрахгүй монголчууд. Бид нар адилхан монгол хүмүүс бүгдээрээ л адилхан нэг юм босхой гэж явж байна. Бид нар юу дутаад байгаа? Биднэрт одоо диалог гэдэг тэр гадаад үг хэлж орсон. Биднэрт харилцах, зөвлөлдөх, мэрэгжлийн хүнээ сонсох мэрэгжлийн чухал шийдвэрүүдийг нь тэднээс гаргуулж авах тэрнийг мөнгө санхүүгээр нь дэмжих ийм л дутаад өөрөөсөө дутж байгаа ширхэгч алга би түрүү мөнгө гэрлээс 5 6 их найдтай байсан айл хийгээ болоод байхад одоо тэг 30 их найдтай болчиход тэгэл тэр амбсийнхаа үе юм руу ингээл заагаас хэрэг байхгүй